Сайн байцгаана уу урнаа. Ярилцсан болонда дүүлэн нис хэмээх номыг ярилцахаар сонгоо авлаа. За энэхүү номын маань тухай тэгвэл хүмүүсийн бодит амьдралын түүхийг өгүүлэх болно. За би та бүхний сайн мэдэх LeBron James хэмээх сагсчны тухай өгүүлэхийг хүсэж байна. За энэ хүний амьдрал ялангуяа хүүхэд бага нас нь маш хэцүү амьдрал донд өрнөсөн байт юм байна лээ. Хүчээр хийлэл, хар тамхи, өдөр бүрийн тэр бодолцааны чимээч гэдэг юм уу те. Ийм хэцүү зүйлийг амссан хүүхэд бага наснда. Гэхдээ тэр сакс гэдэг спортын ачаар тэрхүү хэцүү амьдралаа ардаа орхиж одоогийн амжилттай яваа LeBron James хэмээх хүнийг бүтээсэн байна лээ. Мэдээж энэхүү замд энэхүү амжилтанд хүрэхэд түүний тасгалжуулагч маш их тусалсан гэдэг тухай өөрөө цохон тэмдэглэсэн байлээ. Бидний амьдралд таны миний хэцүү асуудлууд тохиох цаг үед байдаг. Тэгвэл тэр хэцүү асуудал тань тохиолдоод байгаа, надад тохиолдоод байгаа асуудлуудыг хүмүүс ер нь хэрхэн даван туулаад гарсан байдгийм бэ гэдгийг сонирхчихвэл энэ дүүлэн нис хэмээх номыг уншвал их зүгээр юм болов гэж бодогдлоо. Энэхүү номыг уншаад би их хүндлэх, бахархах, урам зориг авч уншлаа гэж хэлмээр байна. Яад вэ гэвэл яаж ийм зүйлийг даваа туулаад гарсан юм бэ гэмээр түүхүүдтэй хүмүүс нэлээдгүй их байлээ. Тийм болохоор би ч гэсэндээ давж туулах боломжтой юм байна. Эдгээр хүмүүсээр бахархаж хүндэлж унших байхаа гэж бас бодож байна. Шинэ онд илүү бас эрч хүчтэй урам зориг авах ийм ном юм болов гэж би онцлмоор байна. Та нар минь гэсэндээ эх 2026 онд маань ямар ном уншихыг хүсэж байгаа вэ? Ямар ном санал болгомоор байна. Тэгвэл энэ бичлэгийн доор комент бас санал болгох номуудаа үлдээгээрэй гэж хүсмээр байна. За тэгээ дараагийн дугаараар шинэ ондоо илүү гоё сонирхолтой номороо уулзъя гэж бодож байна. Тэгээ та бүхэн минь шинэ оноо эрүүлийн ад жаргалтай амжилт бүтээлээр дүүрэн угтаж аваарай гэж хүсье. Баяртай.